Сайн байна уу? Намайг Баасан Жаргал гэдэг Дорнод аймгийн Халхас сумын ерхий боловсролын сургуульд багаангийн багшаар ажилладаг. 2021 онд Дорнод их сургуулийг бага боловсролын багш мэргэжлэр төгссөн боловсролын байгууллага 10 дахь жилдээ багаангийн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байна. 2022-оос 2023 оны хичээлийн жилд тоглонгой суралцсан төслийн хүрээнд үе үг холбоо унших чадварыг хөгжүүлэх дугуйлан удирдан хичээллүүлж амжилттай хэрэгжүүлсэн. Тэрээр сурагчдын нас сэтгэл зүйн онцлог тохирсон идэвхтэй арга зүйг ашиглан хичээлээ зохион байгуулж, өөрийн заах арга барилаа хөгжүүлэхийн зэрэгцээ, сургалтын орчныг сайжруулан хэрэгцээт үзүүлэн хэрэглэгдэхүүний нөөцийг нэмэгдүүлснээр сурагчдын унших чадвар, сурах сонирхол, итгэх оролцоог бодитоогоор ахиулсан үр дүнтэй ажилласан. 2023-аас 2024 оны хичээлийн жилд багаангийн багшийг дэмжих төслийн уралдааны ялагч Б Саранчимаг багштай хамтран ном бол хайр төслийг амжилттай хэрэгжүүлэн 60 жилийн түүхтэй номын сан орчин үеийн шийдлээр тогтчулж сурагчдынхаа сурах хүсэл, эрмэлзлийг бадраах таата дулаан орчныг инхүү цоцлолоо. Багш Баасан Жаргал нь сурагчдыг номтой нөхөрлүүлэх олон талт сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ба 300 орчим сурагчдыг картжуулан уншсан номын тэмдэглэл хөтлийн аян, минут уншлага үйл ажиллагаа, өглөөний уншлага хөтөлбөр, сарын шилдэг уншигч, бие сайн илэрхийлэгч, 100-200 дахь уншигч зэрэг сурагчдын унших чадварыг дэмжих олон төрлийн үйл ажиллагаагаараа Дорнод аймгийн хэмжээнд номын сангийн үйл ажиллагааг 5 дугаар байранд ирэмлүүлсэн. 2023-аас 2024 оны хичээлийн жилд бүтээлч багш шинэлэг арга зүй уралдааны 1-р шатны тэргуун байр эзэлж 2-р шатны Дорнод аймгийн 24 сургуулиас 4-р байр эзэлсэн байна. Эний бие Google for Education боловсролын нэгдсэн экосистемийг сургалтын үйл ажиллагаанд ээж бүрэн нэвтрүүлж, захин болон зайн сургалтыг чанартай хэрэгжүүлж байна. Google Meet, Google Classroom, Google Workspace, Gemini AI, Viz, Notebook хэлэм зэрэг AI технологиудыг ашиглан хичээлийн агуулгыг баяжуулах, видео контент бүтээх, мэдээлэл дүн шинжилгээ хийх зэрэг дэвшилтэт даргуудыг амжилттай туршин нэвтрүүлж байна. Google сайт ашиглан амжилтын хөтлөж нэртэй өөрөм цахим сайтыг нээж, сурагчдынхаа ололт амжилтыг тогтмол тэмдэглэн дата анализ хийх замаар сургалтын үр дүнгээ тасралтгүй сайжруулан ажиллаж байна. За харагч багш Баасан Жаргал нь 2022-оос 2025 оны хичээлийн жилүүдэд бага боловсролын суурийн шатыг амжилттай удирдан 5 дугаар ангийн 3 удаа даанд төгсгсөн туршлагатай сургууль мөржүүлэгч юм а. 2025-аас 2026 оны хичээлийн жилээс 1-р ангийн шивэр хүлээн авч сургууль төмөрчлийн ажлаа сурагчдын хүсэл сонирхол хөгжлийн хэрэгцээнд төлөвлөлтөнд зохион байгуулж байна. Тэрээр сурагч бүрийн урмц аюул чадрыг нийгэм хөгжүүлэхэд онцгой анхаарч суралцагчдын хэрэгцээ бүтээл шинжилгээ ажлыг төвлөрөл туршин хэрэгжүүлдэг арга зүйч багш юм а. Даасан ангийн сурагчдаа сургууль сум аймгийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцуулдаг бөгөөд сургуулийн урлаг наадам тэргуун байр, ардын дуу төрөл тэргуун байр, хамтлаг дуу төрөл тэргуун байр, хамтлаг бужирх төрөл тэргуун байр, сургуулийн намрын спортын наадам тогтмол амжилттай оролцож дэд болон тэргуун байр, сургуулийн хэмжээний зохиомжлог гар зургийн уралдаануудад тэргуун байр эзэлтэгээ, зүүн бүсийн физикийн олимпиадын урлагийн тоглолтод ангиа 100% зохион байгуулж оролцуулсан бөгөөд ногоон гэрэл цагаан шугам үйл ажиллагааны зохиомжлогын уралдаанд аймгийн хэмжээнд дэд байр эзэлсэн байна. Сурагчдаа урлаг спорт сурлагаар тогтмол дэмжиж ажилладаг бөгөөд Монголын сурагчдын холбооны хүрэл болон алтан медалаар тэргүүний сурагч 3 шилдэг төгсөгч 4 эрдэм оюун алтан медаль, 9 оюунлаг сурагч, спортлог сурагч, 5 авиаслаг сурагч 4-ийг тус төрүүлэн гаргасан. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн авиаслаг болон спортлог сурагч номинацийн эзэн. 2024-өөс 2025 оны Халхас сумын засаг даргын масын олимпиадад тэргүүний анги уран бодолттой сурагч шилгарсан. Багаангийн багш нарын дунд зохион байгуулагдсан ур чадрын уралдаанд сургуулийн төвшин шалгаж бүсийн төв сургууль болох хаан улс сургууль хүмбай байгаль судлагдхуунаар хичээл зохион байгуулсан ба хэл зүйн зөв хэрэглэх нь Монгол хэлний судлагдхуунаар ээж бүрэн хичээл бэлтгэлж захин орчин сурталчилсан бөгөөд 15,000 гаруй хандлтыг авсан. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд сургууль мөржүүлэх хэлтгэлийг сургуулийн хэрэглэгдэхүүнийг интеграцчлан ашиглах нь илтгэл хэл 2025-аас 2026 оны хичээлийн жилд хиймэл оюун ухааныг сургалтад ашиглахад эцгийн оролцоог тандах сэдвээр илтгэл хэлэлцүүлэнтэд байр эзэлсэн. Сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлд дараагаар мэргэжил Халхас сумын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг 3 жил ажиллаж байгаа ба 2021 онд арга зүйч цол тэмдэг, 2025 онд заа харагч багш, 2025 онд аймгийн засаг даргын жив хүчиг, 2025 онд Монголын залуучдын холбооны шилдэг залуу алтан медаль, Монголын улаан загалмайн холбооны шилдэг залуу алтан медаль шагналуудаар тус шинэгдсэн. Зээх хасрах хамгаалагчтай тогтмол нээлттэй харилцаа холбоо тогтоож тэдний дэмжлэг хамтын ажиллагаанд түшиглэн сургууль төмөржлийн үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж байна. Энэ боломжийг би хувийн болон мэргэжлийн өсөлт дэвшилд хүрэх чухал алхам гэж үзэж байна. Би үргэлж шинэ мэдлэг, ур чадварт нээлттэй байж өдөр бүр өөрийгөө сайжруулахын төлөө тууштай ажиллана.